За уншлага унших өдрийн сонсох өдрийн мэндийг хүргье. За энэ удаагийн уншлага ийм 3 сонголттой. За энэ 3 сонголтоос өөртөө хамгийн их таалагдж, татагдж байгаа зураглал эсвэл стикерийн сонголтоо сонгож болно. За жоохон цаг өгөөд юм. За тэгээд нэгдүгээр сонголтыг энэ хөзрөөр уншина, хоёрыг энэ хөзрөөр уншина. Гуравдугаар сонголтыг энэ хөзрөөр уншлах болно. За сонголтоо хийсэн гэж найдаж байна. За тийм болохоор сонголтоо эхлүүлье. Хөзрийн уншилгаа эхлүүлье. Бас их сүлдэл юм ярина гэж одоо. За энэ сонголтыг сонгосон хүмүүсийн уншлагыг хэлэх гэж байна. За Snake гэдэг хөзөр сонгосон байна Монгол. За дараагийн голлох сэдв уншлага яг ямар сэдвээр явагдах вэ гэдгийг энэ хөзрөөсөө сонгоод уншлагын гол сэдв ямар юм дээр нэгдүгээр сонголтыг сонгох хүмүүст маань ямар мессеж илгээгдэх вэ? Think first before you judge. За үндсэн сэдв бол одоо та шүүхээсээ өмнө одоо тийм зөв буруу тэр энэ гэж одоо шийдвэр гаргаж хүнийг ч байдаг юм өөрийгөө ч байдаг юм уу шүүхээсээ өмнө сайн бодоо гэж байна. Тэгээд нэг жоохон аливаа үйлдэлийг хийхээсээ ч юм уу жоохон бодлогогүй одоо хэн нэгний амаар байдаг юм уу хүнээс сонссон үгээрээ байдаг юм уу тэгээд тэрэн дээрээ ерөөсөө тийм бодлогогүй шийдвэрүүдийг гаргаад одоо нэг өөрөөсөө нэг тийм бодохгүй өөрийн гэсэн бодлогогүй хүн шиг тийм одоо бодохгүй байгаад байна л да аливаа асуудлыг. Тэгээд Snake гэдэг чинь магадгүй таны тэр сонссон мэдээлэл чинь ч юм уу хүний хэлсэн үг чинь бас худлаа хуурамч байх одоо магадлал маш өндөр штэ. Snake гэдэг чинь хормоо санааг хэлж байгаа. Тэгээ хормоо санаатай хүний одоо сайн санаагүй хэлсэн үг байдаг юм уу үйлдэл байдаг юм уу тэрэнд та айгүй тийм ямар ч шүүлтүүргүйгээр итгээд байна л да. Тэгээ танд тэр чиглэлээр одоо давмгайлан мессеж ирэх гэж байна. Аливаа юм чи одоо нөгөө өөрийн гэсэн толгойтой хүн чинь өөрийнхоороо бодоод хэн нэгнийг шүүх гэж байгаа болвол буруу зөв гэж одоо бодож байгаа болвол үнэхээр яг тийм босноо уу юу гэдгийг одоо үнэхээр бодтой юу уу юу гэдгийг та өөрийн гэсэн толгоогоороо сайн бодож боловсруулаа. Могоо гэдэг чинь жоохон тийм хорон муу санааг илэрхийлдэг. Бас эд баялгийг илэрхийлдэг л дээ. Гэхдээ яг энэ тохиолдолд жоохон тийм таныг өөрөө бод гэдэг байгаа байхгүй юу? За нэгдүгээр сонголтыг сонгосон хүмүүст байна. За ямар урсгал чиглэлийн мессеж ирэх байна. Ер нь онцгойлон болоо тэр хэтэрхий олон бас хэлэх үг байна. Гэхдээ энэ олон мессежүүдийг дараа л эмх цэгцтэйгээр авъя. За энэ хөзөр гарч ирлээ. За энэ хөзөр мань болохоор одоо ингээд жоохон гунигалсан, гутарсан тийм юу байдалтай байна. Одоо эргэлдсэн байдалтай байна. Яг юу үнэн юу бодлохыг жоохон мэдэхгүй байдалтай. Магадгүй энэ дээр за цааш нь яаж яагаад бол магадгүй зүгээр жишээ татахад гэр бүлийн хүмүүс байлэхэд ямар ч сайн санаагүй хүн та хоёрын дунд хор хов хутгаад ингэж яхих та нэг шүүлтүүргүйгээр итгээд байна л да.
Тэгээ хайр сэтгэлийн харьцаан дээр байх шиг байна энэ ууршлага ер нь. Гэтэл уул нь тэр хүн чинь одоо танд хайртай ингээд чин сэтгэлээсээ таныг ингээд хайрладаг ингээд тарих толгойд нь одоо зөвхөн та байгаад ингээд байтал сайн санаагүй үний үгийг сонссондоо жоохон бодлаад л одоо тэгээд нэг жоохон эргэлдсэн байдалтай байна. За өөр ямар мессеж эхлэх вэ? За энэ тохиолдолд болохоор одоо хүн ер нь тийм ээ ямар ч юмч юу ч санаад одоо ийм одоо та энэ юун дээр зогсохч одоо эмзэг штэ. Тэдээ чугарч магадгүй энэ хоёр багныг дундуур нь тийм ээ одоо салгах гэсэн ийм юмн дээр тий таныг ийм эмзэг байдалд оруулаад одоо өчнөө ийм янз янзын энэ зөвхөн ганцхан юм хэлдэггүй тэгээд янз янзын тарих толгой эргүүлсэн олон юм дундуур яриад байдаг байх магадлал маш өндөр байна шүү. Тэр нь одоо тэр аав ээж нь гэдэг юм, ах トゥ нь гэдэг юм, найз нөхд нь гэдэг юм одоо тэрийг бол таны толгойд одоо яг ямар хүн бууж ирж байна, ямар тохиолдолд тэгж ин тэр чинь ер нь таны зүүн совь мэдрэмжээр орж ирж байгаа тэр хүн чинь за тэр ер нь магадгүй ийм хов утгаад ингэж байгаа юм байна да гэж хэрв хин нэгэн толгойд ч орж ирэх юм бол ер нь тэр мэдрэмж тэр чинь бол зөв шүү. За таныг одоо энэ ингэж юм л та алс холоо бодоо. Дээрээс юмыг хараа. Тэгээд энэ алс холыг бодож ингэж тэгээд энэ хоёр сонголт байлаа гэхэд та алийг нь сонгох вэ гэдгийг тийм сайн бодоо. Тэр бодохдоо бол хинтээ хамт үлдэх үү, хинтээ цаашаа хамт хол явах уу гэдгээ бодож шийдвэрийг сайн гаргаа гэж байна. Шинэ гэр бүл байлаа гэж ингээд бодоход та гэр бүлийнхаа хүнтэй амьдрах болохоос биш таны дунд ингээд ярьж байгаа тэр ээж чинь байна уу, аав чинь байна уу, одоо эсвэл найз нөхд чинь байна уу, магадгүй тийм хүн бол биш шүү. Та тэр хүнтэй мөнхөд хамт байхгүй харин гэр бүлийн хүнтэйгээ юм уу, хайртай найз хүнтэйгээ байдаг юм уу, хайртай найз залуутайгаа байдаг юм уу, тэрнтэй бол та одоо нөгөө алс холын ирээдүг хамтдаа туулах учраас зөв сонголт шийдвэрээ гаргаарай гэж байгаа байхгүй. Энэ хүсэл биелэх карт. Тэгээ та одоо яг ямар юм хүсэж байгаа те тэр чинь бол таны хүсэл бол биелнэ. За өөр өнгөрснийг орхио. Өнгөрснийг орхи. Одоо нэг болоод явцсан процесс өнгөрсөн процесс байдаг бол тэрийгээ март. Та тэрийг ингээд нөгөө бодож ингэж гунигалж ингэснээрээ зөвхөн өөрийгөө ингэж нөгөө нэг зовоож хандлагаж эргэлзүүлж байгаа болохоос биш. Ямар ч тийм нөгөө нэг ирээдүггүй яа хажуугаар нар гарна штэ тийм зүгээр одоо энэ төр зүрийн асуудал энэ голомт одоо юу гэдгийг энийг бодоод та орхиод явах уу гэдэг ингээд бодоод за энэ одоо жишээ нэг хин нэгэн за чамайг хуурсан шүү ингээд одоо найз чинь нөхөр чинь ч юм уу нэгэнтэй явуулдаж байгаа шүү гэдэг юм уу одоо нэг иймэрхүү нөхцөл байдлын үг хэллэг ингээд та хүнээс сонсчод байгаа ч юм уу ийм байгаа болвол тэр одоо чамд одоо нэг тийм юугүй шүү дээ гэх юм бол үгүй та тэр шиг нуруугаа харуулах бодолтой болчиход байгаа байхгүй юу? Гэтэл бол энэ хайрцаа бол уг нь бол тийм биш. Зүгээр аюу ирээдүйтэй нар гэрэл мандахаар тийм гоё хайрцаа байдал энэ нэгэн санаа муутай хүн энэ дундуур эсвэл сэтгэл муутай хүн эсвэл 3 дахь итгээд ингээд нэг сайн санаж танд нэг юм ярих байгаад байна л да. Гэтэл та тэрэн дээр нэг фокуслчаад ингээд жоохон өөрийгөө ингээд зовоосон байдалтай байна. Тэгээд нэг магадгүй за энэ найзлаагаас байд юм нөхрөөс байд юм уу? Эсвэл одоо ингээд юунаасаа байд юм уу? Эхнэрээсээ байд юм уу? Ингээд салаад одоо энэ гал голомт энэ юунаасаа явъя гэж ингээд жоохон та бодоод эргэлзээд байгаа байхгүй. Гэтэл ерөөсөө тийм биш. Энэ чинь алс холын ирээдүйтэй
ирээдүйдээ тэр тусмаа таны эсрэг талын тэр таны та холдож явах гээд байгаа тэр хүн чинь танд хайртай, тэрний зүрх сэтгэл энэ толгой бодолт нь болохоор таал байгаа, тэр байгаа танд бүр ингээд нөгөө нэг бүр ингээд хайраа бүр ингээд нэг зориулдаг хүн байгаа даахгүй. Та нэг жижигхэн нэг гаргасан алдаа байт юм эсвэл үнэн биш нэг тийм хэмжээхэн тийм юун дээр нь эргэлцсэн байгаа талтай байгаа юм байна. За. Энэ хүн чинь уул нь айгүй гоё тийм байр суурьтай тийм нөгөө өөрийнхөө одоо энэ байгаа энэ харьцаагаа гоё итгэлтэй тийм ээ. Итгэлтэй энэ чамтай харьцаж байгаа энэ харьцаан дээрээ итгэлтэй байр суурьтай байхыг ингэж хүсэж ин л да. Одоо хин нэгний тийм үгээр амаар болоод одоо нэг жижиг шижиг явган хэрүүлээд юм уу нэг тийм тэгэхгүйгээр зүгээр ингээд бие биендээ итгэсэн байр суурьтай байхыг хүсэж байна. За нэг өөр ямар нэгэн хэлэх үг байна уу? Давхар татчихлаа. Тийм Six of Pentacles гэдэг нь болохоор одоо ингээд чамд ингээд нөгөө нэг бүхнээ л ингээд нөгөө зориулах хэмжээний хүн байгаа даа байхгүй юу? Зориулахаар хэмжээний. За cosmic energy хөзрөөсөө өнөөдөр энэ хүмүүст нэг зөвлөгөө өгөө гэсэн нэг жоохон тийм юу гарч ирээд байна. Тэгэхээр cosmic energy хөзрөөсөө нэг зөвлөгөө аваад за нэгдүгээр группыг уншсан хүмүүсийнхаа уншлах мэдрэлт гэж байна. За cosmic energy хөзрөө маань нэгдүгээр группийн хүмүүст энэ дээр харах яг зөвлөгөөний хөзөр өгөөч. За нэгдүгээр группийнхэнд маань зөвлөгөө өгөөч. Энэ хоёр зэрэг татагдаж гарч ирж байна гэдэг чи юу гэсэн үг вэ? За hope тийм яг саях итгэл. Hope is the light, the darkness never extinct. За энийг нь уншиж чадахгүй юм яасан ч хэцүү хангал хэлв. За ямар ч гэсэн таныг тийм ээ итгэх хэрэгтэй гэж байна. Итгэл бол ерөөсөө амьдралд гэрэл гэгийг авчирдаг идэ. Харанхуугаас одоо ингээд нэг гарах арга зам бол итгэлээ. Одоо танд зүгээр төр зүрийн энэ байдлыг нэг сайн санаагүй хин нэгний үг хэлнийг ийм юмнаас та болоод энэ шүү ер нь бол. Тэгэхээр итгэх хэрэгтэй. Энэ найз залуудад юм нөхөртөө байд юм уу эсвэл их нэртэй байд юм уу итгэх хэрэгтэй. Discover тий амьдралын одоо энэ урт аялалд энд нэг ганцхан хөөрхөн эрвэхээ тийм ээ тэгээд энэгээр зөндөө олон эрвэхэнүүд байж байна. Гэтэл энэ амьдралд өчнөө олон ийм нэг харанхуу хавчиг тэгэл нөгөө юу амьдралын зам дардан биш шүү дээ. Тий амьдралын зам болохоор дардан биш болохоор юм болгонд ингээд нөгөө автаад ингээд байж болохгүй. Өөрийн гэсэн үзэл бодолгүй байж болохгүй. Хүн болгон одоо танд сайн санаж үг хэлэхгүй. Тийм болохоор сайн санаагүй гэж одоо тэр хүний муу санаад хэлээд байна гэж байгаа юм биш. Тэр хүнд ч гэсэн магадгүй тийм зөв санагдаж байгаа байж магадгүй сайн сансандаа танд зөвлөж байгаа гэж хэлж байж болно. Гэтэл тэр хүн одоо та хоёрын дундлын нөхцөл байдал ямар харьцаа ямар сайн муу үлийн үрээр уучраад өнөөдөр ийм нөхцөл байдал байгааг тэр хүнд ямар ч хамааралгүй тэр бүр мэдэхгүй байхгүй. Өнөөдрийн нэг өнгөц харсаг юмараа одоо чамд зөвлөгөө өгөх ч юм уу чамд ингээд яаж байгаа бол тэр бол тийм биш үү дээ. Амьдрал чинь ийм урт удаан ийм харанхуй ангалаар явж байгаа юм шиг ийм урт удаан байхад та өөрийн гэсэн бодолтой өөрийн гэсэн одоо сонголттой хэнд итгэхээ мэддэг байхгүй бол болохгүй шүү дээ гэдэг одоо тийм мессеж ирлээ. За нэгдүгээр хөзрийг сонгон уншсан танд амжилт хүсье. За нэг ажлын юм болохгүй. За амжилт хүсье. Уншлагыг минь хүлээж авч сонссонд маш их баярлалаа. За нэгдүгээр сонголт энэ
За 2 дугаар сонголтыг сонгосон хүмүүсийн маань уншлага эхлэх чинь. За энэ хөрхөн гүцийг. За тэгээд энэ book гэдгийг book гэсэн хөзрийг. За энэ book гэсэн хөзөр дээр нь болохоор education, research хайх, тийм боловсрол хайх, тэгээ мэдхгүй юмны нууцад нэвтрэх, тийм одоо мэдхгүй юмны нууц гэдэг чинь угаасаа эрдэм мэдлэг суралцахыг л хэлж байгаа шүү дээ. Ер нь бол тийм. За тийм юм мессеж ирсэн байна. За тэгээд энэ өдрөөс өөр ямар голчлон мессеж өгөхөр байна вэ? Манай 2 дугаар сонголтыг сонгосон хүмүүс. Уншлах сэдв. Өөчээ ямар мессеж өгөхөр юм. Spaceship. Don't be afraid to sing. Одоо энд нэг жаахан өөрийгөө илэрхийлэхээсээ жаахан ичдэг, санаа зовдөг ч юм уу, нэг өөртөө итгэлгүй байгаа байдалтай тийм хүмүүс байна. Магадгүй ингээд нэг та дуучин байж болно. Гэтэл ингээд нэг дуулах ёстой дотроосоо ингээд нэг дуулахыг ч юм уу ингээд хүсээд идэг. Гэтэл ингээд та нэг ингээд ичингүүрх ч юм уу нэг айдсаа дарж ингээд дуулж чадахгүй байгаа даа л да. Хэлэх гэсэн энэ одоо зөвхөн дуулах яг дуучин болохыг хүсэж байгаа хүн дээр жишээ нь тийм байлаа гэхэд эсвэл энэ одоо ямар нэгэн үг хэл сэтгэлээ ингээд илэрхийлэх гэхээр ингээд илэрхийлж чадахгүй нэг тийм өөртөө итгэлгүй ичсэн байгаа байдалтай тийм юутай байна. Тэгээд таныг өшөө илүү ингээд боловсроо, өшөө илүү суралцаа, өшөө илүү аливаа юмны ингээд нууцад гүндэн нэвтэрж ингэж гүн гүнзгий ингээд суралцаа гэж байгаа байхгүй юу? Мэдлэг танд хэрэгтэй байна. Мэдлэг. Аливаа юм мэдээд сураад ингээд ойлгоод учир чанцанг нь олоод ирэхээр хүн чинь өөртөө итгэл нэмэгддэг шүү дээ, тийм ээ. Мэдхгүй байх чинь одоо яаж одоо мэдхгүй юм мэддэг юм шиг ярих үү, тийм ээ. Тийм болохоор танд тиймэрхүү чиглэлийн ч бас мессеж орж ирж шүү. За манай 2 дугаар группыг сонгосон хүмүүст уншлахыг эхлүүлж байна. Тэгээд ямар мессеж, ямар үг хэлэх байна вэ? Мессежүүдийг тараалтайгаар гаргадаг гэж байна. За энэ хүзэр энтэйгээ бүр давхар татагдаж гарч ирэх гээд байна бас. За Queen of Cup, The Hierophant. Энэ хүзрийг ингээд үзэж байгаа хүмүүс аюу гоё тийм сэтгэл сайтай одоо өстө хайр дүүрэн аливаа юмд өөрийн гэсэн айгуу тийм мэдрэмж өндөртэй тийм хүмүүс байна. Нэг тодорхой хэмжээний байр суурьтай, өөрийгөө тодорхой хэмжээнд олдсон. Тэгээд хүнийгч бай, өөрийгөөч бай ингээд айгуу гоё хайрлаж мэддэг тийм хүмүүс байна. Магадгүй нэг мэдлэг боловсрлоо ч юм өөрийнхөө чаддаг юм хүнд ингээд хуваалцах гэхээр нэг жаахан зориг хөрөхгүй, өөртөө итгэлгүй жаахан санаа зовсон байдалтай байна. Түүнээс бус хувь хүнийхээ хувьд болохоор энэ нэг хийх гэж байгаа юм дээр тэгээд ах шиг байна. Ямар нэгэн дотроо бодсон, сансан, сэтгэсэн юм дээр нэг жаахан за би энэ мэдлэгэн дээр одоо ингээд энийг хүмүүстэй ингээд өөрийнхөө мэддэг чаддаг ингээд хүмүүстэй хуваалцаад явъя гэхээр арай ингээд нэг жоохон илүү жоохон суралцах, гүнд нь орох шаардлагатай санагдаад байна. Угаасаа тэгээ суралцах хэрэгтэй байна. Тэгээд одоо үг хэлээ ингээд тэр үйлдэл болгоод гарах гэхээр жоохон нэг санаа зовоод байна. Ер нь бол хувь хүнд нь бол ингээд хүмүүст ингээд мэддэг чаддгаа хэлчих юмсан гэсэн тийм сэтгэл одоо юу бол тийм байна л та.
За sorry жоохон хүлээлгэжлээ. За. Энэ нэг жоохон өөртөө итгэлгүй байгаа байдал бол төр зурих байна л да. Хүн нь бол өөртөө айгүй итгэлтэй, тийм өөрийн гэсэн юутай байр суурьтай тийм айтайхан юутай хүн байгаа даа юм л да. Тэгэл одоо яг алсын хоолыг ингээд нэг бодсон зорьсон нэг өөрийнхөө хүсэл мөрөөдлийг байт юм уу биелүүлэх гэсэн нэг юм үйлдэл авах гэхээр нэг жоохон тэрэн дээр нэг жоохон хөдөлж чадахгүй байгаа байдалтай маягтай байгаад байгаа юм байна. За өөрөөр хэлэх гэж байна. World. За world үзэр бол гайхамшиг бүтэлхий гэсэн үзэр. Та энэ дээрээс яг одоо өөрийгөө ялан дээлээд за таны голлох мессеж ингэж байна. Та өөрийгөө одоо ингэ сонголтоо хийгээд өөрийнхөө одоо тэр нэг жаахан санаа зовсон эцсэн байдлаасаа ингэ гарах юм одоо нөгөө юм одоо тун болохгүй ингэ олно. Магадгүй одоо ингэ энэ мессеж хүлээж аваад за сонголтоо хийгээд за ер нь хөдөлж эхлэегээд та энийг одоо хүмүүст нөгөө нэг мэдлэг боловсруулаа байгаа мэдлэг боловсруулаа гаргаж явах явцдаа давхар одоо ингээд нөгөө нэг суралцаад явж болох байхгүй юу? Анхын шатнаас нь хүнд юм заагаад явж ялээ гэхэд та өөрөө гүн гүнзгий шатаа давхар судлаад явж шít өөрийнхөө мэдж байгаагаасаа гадагшлуулаад өөрийгөө давхар цэнэглээд нэгсэндээ мэдлэг боловсруулж гисэн ингээд өөртөө байгаагаа хүнд тарааж иж дараагийнхаагаа хүлээж авах орон зай орж ирнэ. Дараагийнхаагаа хүлээж авах улам илүү урам зориг орж ирнэ. Тэгээд та санаа зовлтгүйгээр өөртөө байгаа бүхнийгээ ингээд өөртөө итгэлтэйгээр ингээд гадагшлуулаа. Одоо ингээд хүмүүст ингээд хүргээ. Хий. Бодсон санаж байгаа юм хий. Та энэ дээр одоо яг ингээд нөгөө ас холоо бодсон юм шийдвэрүүдээ гаргаад яг хөдлөх гэж. Тэгээд таны энэ хийх гэж байгаа энэ юм чинь айгүй амжилттай явна. Маш амжилттай явна. Ерөөсөө гайхамшигтай сайхан явна. Санаа зовох юм бол уул нь ерөөсөө байхгүй байдал та нэг жижигхэн юм дээр санаа зовоод байна. Энэ бол өөртөө нэг итгэлгүй байдал бол биш шүү. Та өөртөө хангалттай, итгэлтэй, хангалттай, мэдлэгтэй хүн байгаад байна. Чиопкапс. Гэтэл бол та бүрөөсөө энэ эхлүүлж байгаа юмныхаа бүр ингээд өстө бүр баг энийг танаас илүү чадах хүн байхгүй байгаа байхгүй юу? Танаас илүү чадах хүн байхгүй. Та бол энийг бүр хамгийн турталан сайн хийж чадна. За гингүүд таныг дагалдах, тантай хамтрах, тантай одоо магадгүй одоо надад зүгээр ийм мэдрэмж байна. Магадгүй над шиг одоо ингээ хөдрөө уншдаг юм уу? Эсвэл ингээл онлайнаар ямар нэг юм хийх гэхээр ингээд жоохон зоригч хүрэхгүй юм уу? Ингээ байгаад идэг. Гэтэл таныг ингээд дагалдах, танаас одоо нөгөө нэг суралцах, таны одоо нөгөө нэг ижил төрлийн юмыг хийх хүмүүс маш их байгаад байгаа байхгүй юу? Ингээд хангалттай. Эсвэл тантай сонирхол нэгтэй таны ингэж зааж сурах гээд байгаа юмыг чинь сурах хүсэлтэй хүмүүс айгүй байгаа. Page of Pentacles. Гингүүд та ингээд тэр чинь эхлээд явангууд та тодорхой хэмжээний орлого олоод эхэлнэ. Тийм. За мөн үзэр. Мөн үзэр бол нэг жоохон тийм. Нэг жоохон тийм хуурмж байдлыг илэрхийлдэг. Магадгүй та хэн нэгэнтэй хамтраад энийг эхлэе гэж ингэ бодож байгаа байж магадгүй. За. Нэг гэрэлтэй жоохон халтгаад. Гэтэл тэр хамтралын чинь хүн харин танд тийм хэрэгтэй юу гэж хэлэх гээд байна шүү. Хамтарж байгаа тэр хүн чинь харин танд тийм хэрэгтэй. Та зүгээр ер нь ганцаараа ч байсан шийдвэрээ гаргаад ганцаараа ч байсан хийгээд явхад бол та энийг хин нэгний тийм тусламжгүйгээр хийж чадхаар хүн байгаад байна л да.
За энэ сэдв дээр бол ингээд энэ хүртэл уншлага юу яалаа. Танд миний хэлэх гэж байгаа үг бол та хөдлөөд хийчиж эхлүүлээд явчих чадах юм бол таныг дагалдах хүмүүс их байгаа. Та тодорхой хэмжээний мөнгө төгрөг зоос орлого олно. Тэгээд харин тэр хин нэгэнтэй хамтрах гээд байгаа бол тэр харин тийм танд хэрэгтэй байна уугүй юу гэдэг дээрээ сайн бодоорой. За Cosmic Energy гэдэг энэ хөзрөөсөө танд өгөх зөвлөгөө мессеж байна уу? Тэгээд шүү илүү жоохон нэг дэлгэрэнгүй авах сонсох шаардлага гарвал та тэгээд юугаар холбогдно үстэй чат матаар divinity every moment is filled with divinity гэж байна. Бүх цаг үед бол танд энэ хорвоо ертөнц бол ерөөсөө ингээд туслахад бэлэн ингээд нэг боломж бол танд ингээд хорон бүрт байгаа. Хорвоо ертөнцөд итгээрээ гэж шүү. Хаад нэг татдаг. Adventure энийг эхлэе гэж юм таныг ингээд цор ганцаараа ч гэсэн эхэл. Танд угаасаа бараг тэр хамтрах гээд байгаа хүн чинь бараг нэг хэрэг болох ч юм уу доо. Тэгээд ганцаараа энэ аялалдаа энэ шин ертөнцийг нээх энэ аялалдаа аялал бол шин ертөнц шин хорвоог шин дэлхийг нээх зам юм. Энэ аялалдаа та гарах хэрэгтэй нь хорвоо ертөнц цаг минут бүрд бүхэл моментод одоо танд нөгөө нэг ингээд нөгөө нээлттэй боломжууд бол танд бүгд ингээд нээлттэй байна шүү дээ. За ийм уншлага мессеж боллоо. За 2 дугаар группийг сонгож үзсэн танд амжилт хүсье. Та энэ гоё эхлүүлэх гээд байгаа юм эхлээд явах юм бол гоё амжилттай явахаар юм байна. Та бол энэнийхээ өстө нэг оргилд хүрээд чадах хүн байна. Хангалттай хэмжээний мэдлэгтэй хүн байна. Хүнд хүртээх тарах хангалттай юмтай хүн байна шүү та. За тэгээд уншлаганд тусалсан хөзөрөндөө бас баярлж талархъя. Баярлалаа. Сайхан мессежүүдийг хүлээн. За 3 дугаар сонголтыг сонгосон хүний уншлага эхлэх гэж байна. За энэ хөзрүүдийг сонгосон байх учиртай. Маус гэж байна. За маус гэдэг маань одоо энэ хөзрөөр яг юу илэрхийлж байна вэ гэхээр та жоохон стресстэй, нервтэй, жоохон депресстэй, нэг жоохон сэтгэл санааны жоохон гундуу байдалтай байгаад байгаа хүн байна да. За тэгвэл тэр нь яг явнаас болоод. За 3 дугаар сонголтыг сонгосон хүмүүст яг юу тохиолдож байгаа юм сэтгэл зүйн асуудалтай байна вэ? За энэ дээр жоохон мессеж өгчээ. Юунаас болов вэ энэ маань? Энтингсаар энэ бид. За ер нь бүх юм ирээдүйгүй нуурдсан одоо бүх юм хэцүү санагдсан цаг үе байна л да танд ингээд одоо яг одоогийн байдлаар тийм нөхцөл байдалтай байна. Гэтэл юм бол тэгэж удаан үргэлжлэхгүй одоо дуусаж байна гэж шүү. Та хангалттай шаналж зовж депресслээ одоо энэ юунаас бол одоо ингээ гарах цаг нь болчихжээ. Асуудал шийдлийг олох цаг нь болцсон байна. За хүмүүс дөрөв үзрэн байна. 3 дугаар сонголтыг сонгосон хүмүүст асуудал шийдлийн гарц гаргалгаа олохтон туслаад ямар мессежүүдийг илгээх вэ? Яг юунаас болоод байна вэ? Юунаас болоод байна? Ямар ч гэсэн стресстэй, депресстэй тэгээд бүх юмыг дуусаад байгаа юм шиг мэдрэмжтэй байгаа юм байна. Яагаад вэ? Энэ болохоор за жоохон мөнгө санхүүтэй холбоотой байх шиг байна. За цааш нь харж хэлээрье. За өөр яагаад? Юу болов?
page of materials гэдэг энэ хөзөр маань уруу гарч ирлээ. Одоо эд баялаг бол одоо ингээд бодож төсөөлсөн шиг ингээд орж ирсэнгөө байсангүй гэж байна. За энэ өдрүүдээ бүгдийг бүр маань. За бодож төсөөлсөн шиг байсангүй сайхан ингээд нөгөө юмнуудаа үргэлжлүүлээд ингээд хийгээд явж идэл энэ дундаасаа одоо нөгөө төсөл төлөвлөгөө үргэлжлээд явж идэг юм уу? Эсвэл одоо ингээд нэг сайхан ингээд уулын энэ ажлыг таваас ингээд нөгөө хийгээд ирсэн байгаад байгаа байхгүй юу? Гэтэл цаашдаа бүр урт удаан хугацаанд ингээд нөгөө үргэлжлүүлээд хийнэ гэд бодож исэн чинь гэнтэл одоо ингээд нөгөө нэг энэ тасраад ийм зогсонго байдалд ороод байна л та. Тэгээд та тэрнээс болж тийм депресс жоохон стресстэй байна. Депресс жоохон. За энэ Seven of Materials гэдэг энэ хөзөр маань бас ингээд айгүй олон сонголт боломж гэсэн хөзөр. Гэтэл энэ хөзөр уруу хараад гарч ирнэ гэдэг нь болохоор одоо танд ингээд нөгөө нэг яг одоо ингээд явах замгүй бүр яахаа одоо ингээд шийдэж чадахгүй бүх боломж бүр ямар ч боломжгүй болсон юм шиг. Энэ ингээд төсөл удаан ингээд үргэлжлэнэ. Энэ 8 ч гэдэг юм ингээд удаан үргэлжлэнэ. Энийг одоо өстө би бүр бараг өчнөө удаан хийнэ гэжсэн. Энэ маань гинт тасраад одоо яг ингээд уршаа явах зам үнэхээр ингээд одоо нөгөө байхгүй болчлоо доо. Тэ. За тэгэнгүүт танд одоо нэг гой шин санаа орж ирнэ. Та санаа зовлтгүй одоо шин санаа орж ирнэ. За одоо тэгвэл энэ байдлаас энэ нөхцөл байдлаас одоо ингээд ингэж гарчаа гэдээ одоо нэг тийм гоё мэдрэмж шин санаа ороод ирнэ. Та харин өөрийгөө сайн сонсох хэрэгтэй. Тэ. Өөрийгөө маш сайн сонсоод, мэдрэмжээ сонсоод одоо танд ингээд юу хэлэх нь үү? Айгүй гоё тийм хурц шин санаа орж ирэхээр байна. Өмнөх нь хийжсэн юм бол гарц гаргалгаагүй болоод зогсчих, нуурчиж дундаасаа тасраад алга болсон. Гэтэл одоо танд шинээр бүр одоо энэтэй хамааралгүй байж болно. Бүр шал өөр хийх шин санаа орж ирнэ. Тэр нь бол одоо яг юу яа? Одоо юу гэх юм шин санаа ингээд одоо өстө яг нөгөө өстө за энийг л ингээд хийх юм бол энэ айгу цаашдаа юутай ингээд нөгөө боломжтой өстө тийм таны одоо нөгөө юу гэх юм шин бизнес шин санаа одоо ерөөсө тун удахгүй ороод ирчихнэ. Ороод ирчихсэн тэгээд тэр нь танд айгүй өчнөө олон юм боломжууд өшөө одоо энэ хийжсэн энэ дууссан энэ тасарч чадбайгаа энэ чадахгүй болцсон энэ юунаасаа илүү айгүй гоё боломжтой гоё шин санаа орж ирж шүү. За Devil хөзөр маань болохоор харин та нэг жаахан одоо нэг юу гэх юм энэ шин санааг ороод ирэхээр хитрхи тийм нөгөө нэг одоо материаллык байдлаа хит ингээд нөгөө нэг юу яваа гэж байгаа байхгүй юу? Хит одоо тэрэндээ автаад хит одоо шунахаараад гэдэг юм уу? Одоо энэ дөнгө шин санаа нь ороод ирчихсэн яг юм яаж байгаа хүмүүс ч байж болно. Зарим нь тун удахгүй орж ирнэ. Гэтэл тэнд одоо нөгөө нэг хитрхи их одоо нөгөө нэг жоохон тийм юу яхаас боломжлоор одоо юу. Одоо шуналт хаашаа одоо юу хийндээ. Хит их материалыг байлд хит их автахаас болгоомжлоор. За. Өөр. Five of Materials.
Энэ хөзөр маань айгүй юм боломжууд нэгдээд ингээд гоё үе таалгаар ингээд ороод ингээд явах байсан бол хэрв ингэж ингээд одоо ингэж их хит материалын байдлыг яаснараа бүр ингээд нэг уруу харчих магадлалтай шүү. Энэ гоё боломжуудыгаа ингээд алдчих бай гэж танд анхааруулга мессеж ярьж байна. Энэ нэг сонин ийм нэг тийм одоо өчигдрийн мессежин дээр үлээ бас ингээд тийм та юмны үн цэнийг ингээд тогтоохтой байдаг юм уу? Хэрэг одоо ингээд яаж байгаа бол нэг жоохон алтан дундчиг бариад үн цэнээ тогтоогороо гэсэн магадгүй тэр хүмүүс ахаад үзэж байгаа ч байж болно. Эсвэл ахаад өөр тийм төрлийн хүмүүс ч байж болно. Хэтэрхий их одоо тэгж одоо шуналдсан байдлаа дээр анхаарахгүй бол энэ үе таалах чинь хаагдах магадлал байна шүү. Энэ бизнесийн энэ гоё цаашдаа үргэлжлэх, энэ шин санаа, энэ орлого чинь хаагдах магадлал бас байна шүү гэдэг шүү. Тэгвэл бол одоо ердөө бүх юм ингээд одоо зогсон шүү. Та дөнгөж саяхан энэ дахиад ийм уналтанд ороод гарцгүй болцсон байсан. Ахаад танд оргоо ертөнд дахиад гоё боломжийг өгөнгүүд та алдаагаа дахин давтваа. Дахин давтваа гэдэг анхааруулга ирээд байгаа байхгүй юу? Тэгвэл та одоо үндийхгүйгээр унаа шүү. Ер нь юм хэцүү болно шүү гэдгийг танд анхааруулж байгаа мессеж ирж байна шүү. Ер нь бол. За өөр хэлэх үг юу байна? Өөр юу хэлмээр байна энэ хүмүүстэй? За дөрвийн аяг гэдэг хөзөр өнгөрснийхөө шарахыг нөхөх гээд юм уу? Одоо хэрв 8 ч хүн байлаа гэхэд энд зогссон энэ алданг энэ шарахаа нөхөх гээд одоогийн хийж эхэлж байгаа энэ гоё шин санаа, энэ шинэ бизнесээр хэтэрхий хүн цэнийг тогтоодох ч юм уу? Тэгэнгүүт өнгөрсний шарахыг нөхөх гэж тийм үйлдэл хийж одоо болохгүй шүү. Хэрэг тэгэх юм бол та юу яа шүү. Одоо болох ёстой болж байгаа учраас за шарахаа нөхнө одоо ёстой энэгээр одоо ёстой баллаад өгнө гэдээ одоо ингээд ахаад бүр ингээд нэг илүү үнцэнмээ тогтоогоод ингэх юм бол энэ бизнес чинь хэцүү болно шүү гэж танд анхааруулга ирээд байна л да. За өөр юу хэлэх юм? За тэгэнгүүт та үнэхээр одоо нэг одоо Queen of Voice буюу ингээд нэг үндийхэд хэцүү болох гээд байна л да. Энэ болохоор ингээд цаанаасаа таныг нөгөө жоохон альва юмд одоо энэ тийм утга учиргүй уншилт биш байна шүү. Яагаад гэвэл зөвхөн нэг бизнес, зөвхөн нэг 8-ны асуудал биш. Таны дотоод сэтгэлийн одоо энэ жоохон хувь хүнийг чинь жоохон өөрчлөх аливаа ямиг хэтэрхий их зоосны мөнгөний нүдээр хардаг бол энийг жоохон өөрчлөх танд тийм сургаалтаа дахин давтагдсан юм ирэх гээд байгаа байхгүй юу? Та энийг ойлгож за алтан дундчийг барьж хинтээ хэрэгтэй. За би энийг алтан дундч бариад ийм 8 хийгээд явхад энэ нь урт хугацааных байх юм аа. Би бол ингээд болоо л явна гэдгийг ингээд та болох ёстой байдал ингээд нэг огцон мөнтэй ийм юмнууд хийгээд та магадгүй нэг 5-ыг 10-ыг одоо нэг урт хугацаанд та ингээд ингээд жишээ байлаа гэхэд ингээд 30 40 50 100 ингээд зарах ёстой ингээд ийм байлаа гэхэд та хэтэрхий их үн цэнийг тогтоосноороо за өсрөл нэг 5-ыг юм уу 10-ыг зарна. Ахаал эн чинь цаашаа явцгүй болно. Энд бас ингээл айгүй урт хугацаанд одоо ястаа ингээл боллаад байна гэл их ашиг орлого олоод ингээл байгаана гэсэн чинь энд ингээл гинтэл тасраад таны хүссэн шиг юм болоогүй. Гэтэл ахаад боломж өгөнгүү дахиад тийм юм болох гээд байх юм бол энэ танд нэгсэндээ сургамжит өгүүлэлэг гэдэг шиг сургамжит дахин давталтай юм яриад энэ шүү. Тийм болохоор та алдаан дээрээ суралцааж жоохон юмыг нэг жоохон өөр өнцгнүүдээр хардаг болохооргүй байна. За космик энержи хөзрөөс ямар үг дамжуулахаар байна? 3 дугаар сонголтыг сонгосон хүмүүс байна. Хэрэгцээтэй үг хэл мессежийг дамжуулаад өгөөч. За meditation гэдэг нь болохоор meditation гэдэг чинь бясалгал гэсэн үг шүү дээ. Meditation connects you to your inner self. Та дотоод дуу хоолойгоо сонсоо, дотгошоогоо ерөөсөө хандахгүй яваад байна.
дотоод дуу хоолой чинь таныг ингээд сайхан алтан дунд чиг бариад урт хугацаагаа бодоод явъя гэд хэлээд байдаг байхад та энд нэг жоохон хүсэл шуналаасаа болоод одоо ингээд нэг жоохон ингээд хурдан баяжчих, хурдан яачих гэсэн нэг ийм юм дээр байгаад байх шүү. Тийм болохоор дотгошоогоо хандъя, дотгошоо дуу хоолойгоо сайн сонсч сурья гэдэг. За, ахад нэг чимээр санагдаад байна да энд одоо энд релиз. Энэ релиз гэдэг чинь тийм өөрийгөө ингээд одоо та ахаад энэ боломж тань дахиад шинээр ирж байгаа болохоос өнгөрсний одоо тэр жоохон мөнгө санхүүгийн алдагдлалд орсон байт юм үргэлжлэх үнийг тэрийг орхи ингээд тавьж явбал та өөрийгөө чөлөөлөх ёстой. Ингээд нэг дандаа л нэг урдахтайгаа зуралдсан өмнөхтэйгөө яасан урдах шархаа одоо бизнес 8 байлаа гэхэд урдах шархаа нөх гэсэн энэ бүх байдалтайгаа ингээд яах юм бол одоо энэ дотроос гарч чадахгүй та ингээд гоё өндөрт нисэх хэрэгтэй хүн байгаад байдаг. А гэтэл энэ медитейшн буюу ингээд дотгошоогоо төвлөрөөд ирэх юм бол та өөрөө яг зам мөрөө ингээд нэг олох гээд байгаа байхгүй юу? Дотгошоогоо төвөрж дотоод дуу хоолойг сайн сонсох хэрэгтэй байна гэсэн мессеж ирлээ. За энэ хүрээд миний 3 дахь сонголтыг сонгосон. За энэ нэг жоохон шунлын мохоо өдрүүд дээр жоохон гоё хөдрөө тавиад таныг ийм гоё болж өөрчлөгдөөсэй гэсэндээ ингээд тавиад энэ уншлагыг дуусгачих. За 3 дахь сонголтыг сонгосон хүмүүстэй уншлах сонссонд маш их баярлалаа. Танд амжилт хүсье. Та энэ гоё өөрчлөлтүүдээ хамгийн сайн сайхнаараа гоёор даван туулаад гоё ойлголт ухаарлыг авах хэрэгтэй байгаа даа. Тэгэхгүй бол энэ нөхцлүүд давтагддаг. Ухаарл ирээгүй тохиолдолд эдгээр давтагддаг шүү гэдэг дээр анхаарал олцгаад тэгээд энэ мессежийг юу дуусгая. За баярлалаа.